За би бас нэг ийм бичлэг хийж үзэх гээд одоо нэг ийм сонин одоо хуучин одоо өөр зориулалтаар ашиглаж исэн байруудыг ингээ аваад засаж тогтчуулаад өөртөө амьдрдаг, ажлын байраа болгодог ийм бас нэг ийм сонирхолтой нэвтрүүлэг гэдэг байхгүй юу. Тэгээ энүүнийг бас ингээд таслаад бас ингээд янзлаад хүмүүст оруулж явал бас сонирхолтой юм болов уу гэж бодоод оруулж байна. За энэ хүмүүс болохоор энэ хоёр хүн болохоор спорт заалыг ингээд тогтчуулаад өөртөө амьдрах байраа бас ажлын байраа давхар болгоцсон ийм гэр бүл байна. За тэгээ энэ тэр цаашаага заагаад байгаа тэр цэцгийг болохоор 1 евро 99 центээр дэлгүүрээс ингээ худалдаж авч байсан гинэ. Тэгээд заримдаа ингээд услага мартаад, арчилгаа мартаад ингээ орхичдөг. Бараг л өөрийнхөө зөнгөөр ингээд гоё ургаад ийм гоё том мод болчихсон гэж ярьж байна. Тэгээд өөртөө болохоор урлагийн бас янз бүрийн тийм бүтээл сэтгхүүтэй хүмүүс болохоор юмыг бас нэг арай өөрөөр энгийн хүнээс арай өөрөөр сэтгэдэг юм болов гэж би бодсон. Тэгээд одоо спорт заалыг засаж янзлаад ийм гэр болгоод ажлын байраа болгоод тогтчуулна гэдэг бас сонирхолтой байгаа шүү те. Миний хувьд бол маш сонирхолтой байлаа. За тэгээ эндээ болохоор бас ийм подкаст бичлэгүүдээ хийдэг гэж байгаа. Камин зуух хийчихсэн. Энэ бас ийм яс масаар бас янз бүрийн сонь юм хийдэг гэд бас ярьж исэн юм байна. За энэ болохоор нөгөө түлээгөө оруулж ирдэг тэрэг гэж ярьж исэн. Бас л өөрсдөө бүтээсэн гэж байгаа байхгүй юу? Дугуйны юугаар ундаг дугуйны дугуйгаар бүтээсэн гэж ярьж исэн санагдчихэв. За түлээгөө оруулж ирээд галаа түлээд. Тэгээ бас ийм хөгжмийн сургалт, зургийн сургалт, зураг зурах сургалт, хөгжмийн сургалт, төгөлдөр уур муурын тийм сургалт бас явуулдаг гэж байгаа юм дээ. Тавилгууд нь болохоор бүр ер нь ингээд айгүй тийм эртний тавилгууд маш чанарлаг байдаг болохоор гэдэг юм уу тэрнийг сонгосон. За энэ их сонирхолтой хөгжим байсан. Би бас сайн юу байгаагүй. За энэ дээр бас ингээ хүмүүс ирээд ийм одоо бэлтгэл хийдэг гэж байгаа байхгүй юу? Энэ бас л их сонирхолтой төгөлдөр уур байсан. Хаагаад тавьчих юм уу ямар ч юм. За энэ эртний цагийг болохоор бас өөрөө янзлаад хаалгын солиод тэгээ ийм мэвэртэй болгосон. Энэ эмхтэй нэг иймэрхүү бүтээл хийдэг хүн юм бэлээ. Янз бүрийн амтны янз бүрийн одоо юм ашиглаад. За энэ төгөлдөр уур нь болохоор ингээд одоо энэ цаас тэр хуйлаатай цаасыг энэ дотор нь хийгээд ингээ өөрөө ингээд дуурдаг юм төгөлдөр уур гэж хэлсэн. За тэгээ ингээд нөгөө заалыг чи ийм гоё тогтчуулчихсан. Тэгээ бүтээлээ хийдэг ширээн байна. Тэр багж одоо будаг янз бүрийн юмнууд нь ард нь баг шүү байна. Өрмөц сэтгэхүйтэй хоёр хүн байгаамаа. Тэр нөгөө нэг жижигхэн байсан модныхын тухай ярьжсэн бичлэг дахиад ороод ирж байгаа шиг байна. За энэ тэр одоо сууж байгаа юу гэдэг сандал гэхүү те тэрнийгээ болохоор энэ бас хуучин энэ спорт зааланд нь хэрглэжсэн энэ юуг нь ашиглаад ингээд тавьчихсан байгаа гинэ. За эндээ болохоор өөрөөсөө ингээд кофегоо уугаад ингээд чийлрээд ингээд ярилцах үедээ ярилцаад ингээд суудаг хэсэг одоо ер нь зочны өрөө гэж байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ ийм нөгөө нэг ийм дээр үе ийм ор тавьсан байгаа байхгүй. Эднэрт бол ер нь тоохгүй. За энэ болохоор тэр одоо хөгжмөө бичдэг, сургалт явуулдаг хэсгүүд нь баг шиг байна. Ажлын байр руу ороод ирсэн байна. За эндээ ингээ бас ийм гар урлалын ийм цүнх хийдэг гэж байгаа. Тэгээ одоо тэр том зааланд чи юу л бол юу хийж болох вэ л үү те. Зай талбай ихтэй.
болохоор чинь тэгэл ерөнхийдөө дундуур нь ингээд нөгөө нэг тусгаарлагч хананууд хийгээл ийм гоё болгочихсон. За энэ нь болохоор хувц солих өрөөнийх нь ийм бас ийм сандлыг авчираад тавьчихсан гэж байгаа. За манай энэ хоёр бас эндээ ийм тоглоомын одоо өрөө гэх юм уу ийм байгуулсан байгаа. Автомат тоглоомнууд эндээ байрлуулсан. Найз нөхдөдтэйгээ тоглодог гэж байгаа. Өөрсдөө бас ингээд чийл үедээ амралтын үеэрээ ингээд тоглодог. Ийм гоё орчноо бүрдүүлсэн байгаа. За Европод бол ер нь тэгээ ийм урлагийн зураач ч гэдэг юм уу, ийм урлагийн ийм хүмүүс чинь нэг задгаа сэтгүүтэй байдаг шүү дээ, тий. Яг тэрүүгээрээ ингээд ерөөсөө л тэгэл өөрийнхөө хүссэн газраа ингээд юма байгуулад ингээ амьдарч байгаа нь илүү гоё. За энэ галтгооных нь өрөө гэж байгаа. Тэгээ энд бол ямар ч тийм амар үнэтэй тавилга байхгүй. За нэг энэ эртний нэг хоёр одоо шкаф энэ хоёр талдаа байрлуулсан юм шиг байгаа. Тэгээл ерөөсөө энэ гарын доорх материалуудаар өөрсдийнхөө хүснээрээ тохижуулаад ингээ хэрэгэлдэг. За дээдлийн давхартай болохоор унтлахын өрөө. Ийм сонин зурагнууд зурдаг бүсгүй байгаа аахгүй юу энэ. Тэр ор морн харалтаа тийм үнэтэй цайтай юм байхгүй эднэрт. Зүгээр л яг л өөрийнхөө хүснээрээ гоё кайф аваад амьдардаг гэх юм уу тий. За энийг л Азийг нэг юм яриадсэн юм одоо нэг юм хийж ягаад эндээд ингээ үлдээгээд мартаад тэрний нөгөө нэг цементэн дотор ингээ хатцсан юм шиг байгаа. Би энэ бичлэгийг нөгөө 2-7 хоногийн өмнө билүүдээ ингээ хийжсэн болохоор яг нөгөө юу яжсан юмнуудаа бүгднийг мартцсан байна. Сонсчихсан юмнуудаа ихэнх нь ер нь мартцсан байна. За ер нь бол ийм гоё юм цэлгэр ингээд те хүснээрээ энэ байрыг тогтжуулаад ингээ амьдарч байгаа нь бол надад бас маш их таалагдсан. Тэгээд мэдээж энэ байрыг нэлээд хямдхан авсан болов гэж би бол бодож байна. Ямар үнэ ханштай байдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь иймэрхүү сонин газруудыг ингэж аваад засаж тогтжуулаад ийм амьдардаг ийм хүмүүс бай. Тэгээд бас иймэрхүү ингээд бичлэгүүндээ 7 хоногийн нэг хагас өдөр болгон оруулж явал юу гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа удаа болохоор би энэ уулын оргил дээр одоо ингээд амьдардаг нэг ийм бас ийм айлыг үзсэн. Тэгээ энийг оруулъя гэж бодож байна. Бас шорон худалдаж аваад шоронд амьдардаг хүмүүс байна. Эсвэл сонин өвөрмөц тийм амьдралтай хүмүүс байна. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.